манай засгийн газар анх байгуулагдсан цагаас эхэлж онцгой ач холбогдолч хурдчлуулах бүх шаардлагатай хэмжээ авч ажилласан. Яг бол газрын засгийн үйлдвэрлэл манай улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой юм бүтээн байгуулалт. Ингээд одоо энэ зууны хугацаанд тэгэхэд энэ 4 сар тэгэхэд одоо нийт бүтээн байгуулалтын ажлын 50% хийж чадлаа. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явцад танилцахад 50%-тай байна. Одоо өнгөрсөн 4 сарын хугацаанд үндсэндээ бараг 30% ажил хийж гүйцэтгэлээ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажил маань одоо бидний ард харагдж байгаа тэр түүхэд тосны резервуар нөөцийн сав гэхэд одоо манай бүхэн өргөдөө том адилхан одоо тийм том хэмжээтэй одоо сав барьж байгуулахын тулд чинь газар доорх маш их ажил хийгдсэн. Тэгэхээр үндсэн ажил газар доорх ажил хийгдсэн. Одоо газар дээрх бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ 90 жилийн хугацаанд бид бүрэн дуусгаж 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж хахаж ажиллаж байна. Энэ талаар бол манай Антик улсын элчин сайд Антик улсын засгийн газар ус онцгой анхаарч дэмжлэг өгүүлж хурцтай ажиллалаа.